2025 оны 4 сарын Хумхын ордны 5-6 хамтдаа эзгээ. За бичлэг маань ямар ч идэвхтэй шууд орж байгаа учраас хэрвээ тань таалагдахгүй бол бичлэгийг алгасчаарай гэж зөвлөмөр байна. За Хумхын ордныхан маань энэ сард за эхний карт авъя. 10-ын сэлэм гараад байлаа. За 10-ын сэлэм болвол за миний харж байгаагаар зарим нэг Хумхын ордныхан маань магадгүй өнгөрсөн сард ханиад том их туссан бие хаана баг зэрэг базаахгүй жоох өвдсөн байж болзошгүй гэж бодож байна. За санаа зовлтгүй одоо хэрвээ өнгөрсөн сард баг зэрэг хүнд хэцүү байсан бол одоо энэ ингээд дуусч байна. Та бүхэн санаа зовх зүйлгүй эрүүл мэндийн хувьд ч гэсэн за тэгээд бусад зүйлээр ч гэсэн ямар нэг тааламжгүй онцгой зүйл тохиолдсон бол та нар маань санаа зовлтгүй энд ингээд дууслаа. Зарим нэг нь магадгүй өнгөрсөн сард ажлаа сольсон байж магадгүй юм шиг байна. Зарим нэг нь ажлаасаа гарсан байж магадгүй. За зарим нэгнийх нь хувьд магадгүй сургууль соёлоо төгссөн. За ямар нэгэн зүйлийг төгссөн, дуусгасан хүмүүс бас нэлээдгүй байх шиг харагдаж байна. Зарим нэгнийх нь хувьд магадгүй ямар нэг харилцаагаа дуусгасан байж магадгүй. За үүн дээр дараагийн картыг авъя. Дараагийн карт маань Temperance гараад ирлээ. За энэ карт маань амар амгалан, тайван байдал, аз жаргал ерөнхийдөө сэтгэлийн амар амгалан илэрхийлдэг. Тэгэхээр миний хувьд зарим нэг нь магадгүй өнгөрсөн үед сэтгэл зүйн жоохон тогтворгүй байсан байж магадгүй. За энд ингээд сэтгэл санаа тайван амгалан эргээд бүх зүйл хэвэндээ орохоор харагдаж байна. За үүн дээр дараагийн карт маань миний харж байгаагаар зарим нэг хүмүүсийн хувьд өөрийн дуу хүслээр биш. Тэгээд баг зэрэг цаарлагдсан сэтгэл зүйн хувьд зарим нэгнийх нь хувьд магадгүй үнэхээр ханиад томоо туссан баг зэрэг одоо гадуур вирус ханиад том их байгаатай холбоотой. Зарим нэг нь үнэхээр ханиад томоо туссан байж магадгүй. Зарим нэгнийх нь хувьд магадгүй үнэхээр сэтгэл зүй жоохон тогтворгүй байгаа учраас сэтгэл зүйчэд хандсан. За зарим нэгнийх нь хувьд хэн нэгэнд гомдох миний бодлоор ерөнхийдөө эхний 3 картыг харахад нэлээдгүй хүмүүсийн хувьд жоон сэтгэл санаа таагүй байсан юм болов уу гэж харагдаж байна. За тэгээд энэ зүйл 4 сард асуудалгүй ингээд дуусч байна. Та бүхэн маань баг зэрэг санаа зовох зүйлтэй байсан бол одоо юунаас санаа зовох хэрэггүй ингээд энд төгсөж байна. За үүн дээр дараагийн картыг авъя. За шууд утгаараа хайр дурлалын болзоо, хосын болзоо, уулзалт, дейт гэж хэлж болох юм. Нөгөө талаараа хоёр танил найз нөхөд уулзалдах. За нөгөө талаараа гэрээ хэлцэл хийх, хамтрал түншлэл тогтоох. За ямар нэгэн чухал гэрээнд гарын усыг зурах. За шууд утгаараа бол хайр дурлал, найз нөхөрлөлийн холбоо харилцааг илэрхийлдэг. Ийм карт гарч ирсэн байна. За үүн дээр нэг дараагийн картыг авъя. Дараагийн карт маань өөрчлөлтийн карт гараад ирлээ. За миний бодлоор нэлээдгүй хүмүүсийн хувьд сэтгэл зүй жоохон тогтворгүй байсан болов уу гэж бодож байна. Үүн дээр нэмээд хэлэхэд зарим нэгнийх нь хувьд
хосын харилцаа, хамтралын харилцаагаа энэ дуусгаж байгаа хүмүүс нэлээдгүй байх шиг харагдаж байна. Гэхдээ энэ хамгийн сүүлийн карт маань ямар учир утгатай вэ гэхээр магадгүй үнэхээр болж бүтэхгүй байсан харилцаа байсан бол энд төгсгсөн дээр яагаад гэвэл өшөө илүү таныг ойлгох, хайрлах, дэмжих, туслах тийм хүн таны амьдралд гарч ирнэ. Энэ бол өөрчлөлтийн үе, шинжлэлтийн үе. Тийм учраас зарим нэг хумхын ордныхны хувьд магадгүй хайр дурлалын харилцаа өөр төвшөнд арай өөр өөрчлөгдөх, дараагийн шатанд ахих зарим нэгнийх нь хувьд магадгүй энэ харилцаа үнэхээр надад тохирохгүй, сэтгэл санаа юм аюу тухгүй байлгадаг, намайг ойлгохгүй байна гэдэг зарим нэгнийх нь хувьд төгсгөх, зарим нэгнийх нь хувьд шат агсан одоогийн нөхцөл байдал өөрчлөгдөх хөр харагдаж байна. За зарим нэг хүмүүсийн хувьд бол эсрэгээрээ ямар нэгэн түншлэл бизнесийн гэрээ хэлцээ холбоотой хамтарч ажиллаж байсан байгууллагаас гэрээ хэлцээрээ дуусгар болгох, эсвэл гэрээ хэлцээрээ шинжлэх, өшөө илүү нөхцөл байдлаа сайжруулах, гэрээний нөхцлөө сайжруулах, нэмэх. За зарим нэг бизнесийн хамтрагчид дараагийн өөр үе шатанд шилжих иймэрхүү зүйлсүүд болохоор харагдаж байна. За үүн дээр дараагийн картыг авъя. Дараагийн карт маань Queen of Wands. За Queen of Wands бол ямар нэг зүйлийг, шинэ зүйлийг хийх, эрэлхийлэх зориг, хийх хүсэл, маш их хийх хүсэл гарч ирэх. За 4 сард магадгүй би яг энийг л хийчмээр байх. Яг л энэ зүйлийг би хийчмээр байна гэсэн танд маш их зоригтой болох, өөртөө маш их итгэлтэй болох. За одоо л яг би энэ зүйлийг хийх цаг нь болжээ гэж өөртөө та илүү их зоригтойгоор мэдрэхээр харагдаж байна. За үүн дээр дараагийнхаа картыг авъя. Дараагийн карт маань Ace of Cups гараад ирлээ. Тэгэхээр миний харж байгаагаар танд нэг жоохон тань таалагдахгүй сэтгэл санаа жоохон таалагдахгүй зүйл байсан. Нөхцөл байдал байсан бол энд та таны амьдралд өөрчлөлт, шинжлэлт, тухайн цаг үеийн нөхцөл байдлын өөрчлөлт орж ирэхээр харагдаж байна. Үүнээс улбалаа та өөртөө маш итгэлтэйгээр тухайн ажил боломж, шинэ нөхцөл байдлыг гартаа хатгахаар харагдаж байна. За Ace of Cups бол зарим нэг талаас бизнесийн талаас олон нийтийн газар, ресторан, концерт, эсвэл амралт, зугаалга зэргийг илэрхийлдэг. Тэгэхээр би юу гээд байна гэхээр зарим нэг нь үнэхээр эдгээр зүйлс 4 сард таны амьдралд тохиолдохоор харагдаж байна. За зарим нэгнийх нь хувьд шинэ сайхан мэдрэмж, шинэ зүйлийг мэдрэх. Миний амьдрал ингээл шинжлэглээ, өөрчлөгдөө. Их тийм сайхан мэдрэмжийг мэдрэх. За өмнөх картуудыг нэлээд их олон дуусгар шинжлэлтийн карт гарч ирсэн байна. Тэгэхээр энэ 4 сард хумхын ордны нэлээдгүй өөрчлөлт орохоор харагдаж байна. Ace of Cups бол маш сайхан шинэ эерэг ийм сайхан зүйлс боломж гарч ирэхээр харагдаж байна. Тэгэхээр за дараагийн карт маань зоосны хатан гараад ирлээ. За зоосны хатан бол маш их буур суурьтай, ухаалаг,
аливаа зүйлсийг маш их эмх замбраатай зөв зохицуулж чаддаг ийм хүнийг илэрхийлдэг. Ажил мэргэжлийн хувьд нэгтлэн бодогч, санхүүч, банкир байж болно. Миний харж байгаагаар зарим нэгнийх нь хувьд энэ сайхан боломж бололцоотой холбоотой энд ийм хүн таны амьдралд гарч ирэхээр харагдаж байна. За энэ манай оюутан сурагчид залуучуудын маань хувьд ээж нь, эгч нь байж болно. Ээж, эгч, эмэгтэй найзаасаа магадгүй эмээгээсээ санхүү мөнгөний туслалцаа, дэмжлэг авч болохоор харагдаж байна. Нөгөө талаасаа манай бизнес эрхлэгчдийн маань хувьд нэгтлэн санхүү, тайлан тооцоотой холбоотой ажил өрнөхөөр байна. За синглчүүдийн маань хувьд бол маш ухаалаг, юм буур суурьтай эмэгтэйтэй, эсвэл эрэгтэйтэй, санхүү мөнгөний хувьд ч гэсэн нэлээд боломжийн тогтвортой. Хувь хүний хувьд маш буур суурьтай, ийм ухаалаг хүнтэй танилцахаар харагдаж байна. За дараагийнхаа картыг авъя. Дараагийн карт маань King of Cups гэт сайхан карт гараад ирлээ. За энэ карт маань нэг талаасаа олон уулзалт зөвлөгөөнд оролцож магадгүй хүмүүс энд нэлээдгүй байх шиг байна. За нөгөө талаасаа маш их тойрон өргөн хүрээлэлтэй болох. За үнэхээр миний түрүүний хэлсэнчлэн энд нэлээдгүй синглчүүд байх шиг байна. Эдгээр хүмүүсийн маань хувьд эрэгтэй хүмүүсийн маань хувьд маш их ухаалаг, буур суурьтай тийм эмэгтэйтэй танилцах боломжтой. Эмэгтэй хүмүүсийн маань хувьд маш их нийтж, олон нийт хүмүүстэй олонтойгоо явдаг, олон нийтж тийм эрэгтэй хүнтэй танилцах магадгүй заавал хосын харилцаанд ч биш, өөр нөхцөл байдлаар ажил мэргэжлийн хувьд, сургууль соёлын хувьд өөр ямар нөхцөл байдал байсан ийм хүмүүстэй чинээр танилцах, уулзах, нөхөрлөх. За тэгээд иймэрхүү зүйлсүүд харагдаж байна. За энэ эрэгтэй хүний хувьд бол магадгүй зарим нэг хүмүүсийн хувьд мессежээр юм уу, чатаар юм уу танилцах болов гэж бодож байна. За зарим нэгнийхэн хувьд үнэхээр магадгүй аялалд гарч магадгүй, зарим нэг хүмүүхийн ордныхны хувьд аялалд гарахаар харагдаж байна. Аялалд гарах тэр газар нь миний харж байгаагаар маш сайхан устай, агаартай, эрүүл тийм сайхан гоё байгальд агаарт гарах, аялах хүмүүс байх шиг байна. За үүн дээр дараагийн картыг авъя. Chariot бол үнэхээр миний түрүүний хэлсэнчлэн аялалд гарах хүмүүс нэлээдгүй байх шиг харагдаж байна. Аялалд гарах. За нөгөө талаасаа таны амьдралын хувьд хөгжил, дэвшил мөн бас хөдөлгөөн хийхээр харагдаж байна. Зарим нэгнийх нь. Тэгэхээр хөдөлгөөн гэхээр тухайн оршин сууж байгаа газраас хаяг байршлаа өөрчлөх, нүүх, шилжин суурьших. За зарим нэгнийх нь хувьд үнэхээр хөлийн дээс алхах, онгоцонд суух, гадаад руу аялах, ажиллах, зугаалах, блог хийх хүмүүс нэлээдгүй харагдаж байна. За зарим нэгнийх нь хувьд бол сансан зорьсон ажилдаа зоригтой, хүчтэй, урагшаа, эрч хүчтэйгээр
хийгээрэй, бүтээгээрэй, боломж байна гэж мессеж өгч байгаа юм шүү. За үүн дээр дараагийн картыг авъя. Дараагийн карт маш сайхан карт гараад ирлээ. Энэ эдгээр сүүлийн 4 картыг ингээ холбоод аваад үзэх юм бол ажил, төрөл, ажил амьдралын хувьд гомхын ордныхны хувьд маш их шаргуу хөдөлмөрсөн, өнөөдрийн хүртэл маш их шаргуу хөдөлмөрсөн, маш их хүнд ажлын ард гарсан хүмүүс цөөнгүй байна. За энэ хүмүүсийн хувьд бол ургацаа хураах цаг нь ирсэн. За энэ нь юу гэсэн үг вэ гэхээр маш их шаргуу хөдөлмөрсөн өнөөдрийн хүртэл таны энэ хичээл зүтгэлийн үр дүнг та одоо мэдрэхээр харагдаж байна. Нөгөө талаасаа зарим нэг гомхын ордныхны хувьд зоригтойгоор бүтээж хий, энэ таны зорьсон ажил бүтэх боломжтой гэж би хэлсэн. Тэгвэл үнэхээр та зоригтойгоор хийж чадвал танд ийм маш сайхан үр дүн гарахаар харагдаж байна. Үнэхээр ургацаа хураагаад энэ хүн гэрлүүгээ харж байна. Тэгвэл та энэ дээр маш зоригтойгоор хийж чадвал энд та маш ололт амжилттайгаар харагдаж байна тухайн ажлын үр дүн. Тэгэхээр 4 сард зарим нэг гомхын ордныхны хувьд бодсон, сансан, зорьсноо хийгээрэй. Зоригтой хийгээрэй гэж би зөвлөмөр байна. За тэгээд дараагийнхаа картыг авъя. Дараагийн карт маань Three of Cups гараад ирлээ. За Three of Cups бол өмнөх материал орд дээр бас гарч ирж байсан. Three of Cups шууд утгаараа баяраа тэмдэглэх, амжилт ололтоо тэмдэглэх суудахтай. Нөгөө талаасаа зарим нэг гомхын ордныхан үнэхээр хэн нэгний баяр наадамд өргөдөх, зарим нэг нь найз нөхөдтэйгээ уулзах, зарим нэгнийх нь хувьд хурал зөвлөгөөн уулзалт оролцох, зарим нэгнийх нь хувьд үнэхээр зоригтойгоор хийж чадвал ололт амжилтаа тэмдэглэнэ гэж би түрүүнд хэлсэн бол энд үнэхээр баяртайгаар найз нөхөдтэйгээ гэр бүлийнхэнтэйгээ босцтой би үнэхээр чадлаа, би үнэхээр энэ асуудлыг, энэ ажлыг ийм амжилттай хийлээ, энэ төслийг амжилттай бид бүхэн хийж гүйцэтгэлээ гэд магадгүй нэг төслийн багийнхан хоорондоо амжилтаа ололтоо тэмдэглэж магадгүй. За үүн дээр дараагийн картыг авъя. За дараагийн карт маань Knight of Wands гараад ирлээ. The Knight of Wands бол шууд утгаараа зоригтойгоор хий гэсэн мессежийг танд өгч байна. Яг түрүүний миний энд хэлсэнчлэн урагшаа манайхаа зүтгээд байдаг шиг энд мөн адил яг тэр үеийг баттгаад зоригтой хий гэж хэлж байна. За нөгөө талаараа магадгүй энд нилээдгүй хүмүүс гомхын ордныхан дотор тухайн байгаа газраасаа яг одоо байгаа газраасаа явахыг хүсэж байгаа хүмүүс бас байж магадгүй гэж санагдаж байна. За одоо тэгээ энд ингээд байсаар одоо орчноо өөрчлөө явъя. Гинт шийдэхээр зориглох хүмүүс гарч ирнэ. Эсвэл зарим нэгнийх нь хувьд би ер нь одоо явлаа. Эсвэл зарим нэгнийх нь хувьд би гадаад явмаар байна гэдэг бодол орж ирэх. Зориглох хүмүүс гарч ирж байна. Зарим нэгнийх нь үнэхээр зоригтой хүчтэй байгаарай гэж хэлмээр байна. За сүүлийн картыг авъя. Сүүлийн карт маань Sun гараад ирлээ. За энэ гоё картаараа энэ нэргээ дуусгая. За Sun бол ерөөсөө нар гэдэг бол тийм ээ. Тэр сайхан эрчим, энерги, тэр сайхан нарны тусгал таны амьдралд эрчим эрч хүчээ өгөхөөр гарч ирж байна. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр ерөөсөө л таны амьдрал энэ том өөрчлөлтийн дараа та
таны амьдралд маш сайхан боломж бололцоо юмд гарч ирэхээр харагдаж байна. За үүн дээр та маш их зоригтой нилээдгүй үед нь гадагшаа явахаар харагдаж байна. За тэгээд нилээдгүй үед нь маш том ажилны ард гарч түүнийхээ үр дүнгийн үзэхээр харагдаж байна. За нилээдгүй хэд нь бол үнэхээр сайн сайхан зүйл таны амьдралд гарч ирж байна. Нар болвол орлого мөнгөний хувьд, ажил амьдралын хувьд, эрүүл мэндийн хувьд, хосын харилцааны хувьд, хайр дурлалын хувьд ер нь бүхэл харилцаан дээр маш сайхан эерэг үр дүн бэлтгэдэг. Тэгэхээр зарим нэгэн үнэхээр энд нэг жоохон сэтгэл зүй анхандаа жоохон юу байсан болов энд үнэхээр бүх зүйл сайхан болж байна. Манай хамхын ортхон санаа зовлтгүй бүх зүйл сайхан болж байна. Зарим нэг ханиа томоо хөргсөн жоохон бие эрүүл мэнд жоохон тавгүрхсэн хүмүүсийн хувьд удахгүй бүх зүйл сайхан болно, эрүүл болно, бүх зүйл санаа зовлтгүй, сэтгэл санаа унах хэрэггүй, бүх зүйл сайн сайхан болно гэж хэлмээр байна. За ингээд мэргээ энэ хүрээд өндөрлөе. Дараагийн мэрэг хүртлээ. Түр баяртай.